Амайг ууган баяр гэдэг. Амагийн түшин гэдэг. Бүрэн болох үүсдэг. Төрөгчтэй нэг хэлээ. Би сая чинь Гайшаасаа нэ. За. Эхэн мөндөд үзэгчтэй, эхэн мөндөд сошиал ертөнцид яг одоо нүдээ цавчилгүй байгаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Замцаано. За. Өнөөдөр хоёулаа юу их вүлээ? Өнөөдөр хоёулаа Сүрье гэдэг энэ айхтар өвчний тухай бас бяцхан мэдээлэл өгөөд тэгээд Нийслэл Улаанбаатар хоттой байгаа хоёр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр газраар хоёр гуайдаг юм. Тэгээд миний надтай хамт явах нэг олонний танил хүнээ сонгосон байгаа. Би танил үү. За энэ олонний танил хүн маань бол жинхэнэ амьд домогт харан хамтлагийн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер Монгол Улсын урлагийн гараг зүтгэлтэн Чулуунбат Чука. Миний цуг явах олонний танил хүн маань болохоор ер нь сошиал одоо энэ сүлжээнд нэлээд бас алдартай одоо хамгийн олон дараагч нартай том нөлөөлөгчдийн нэг болох Одзээ байгаа. Ээж хүн гэдэг чинь өөрөө эмэгтэй хүн. Одзээ маань болохоор Монголын үндэсний радио телевизийн хөтлөгч байгаа. Тэгээд Одзээтайгаа цуг одоо бас энэ хүмүүлийн ажлыг хамт хийе гэж одоо хүсэл тавьсан, уриалгахнаар хүлээж авсан Одзээтай. Гэхдээ бас их гоё те. Би энэ хоёр олонний танил бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр энэ айхтар одоо онцгой газар чинь л доо. Миний очих газар бол би Чукалтай хэлсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа инэрл эмнэлэг. За энэ яг онцгой газар гэж хэлж байгаа гэхээр энэ өөрөө Сүрье өвчч өөрөө нөгөө айхтар өвчин шүү дээ тий. Одоо энэ битүүр бас мэдээлэл өгнө. Тэгээд орон гэргүй хүмүүс гадуур одоо тэнмэл гэж яригддаг хүмүүсийг эмчилдэг ганцхан газар, улсад ганцхан байдаг. Тэгээд тэдний эмчнэр үнэхээр сайхан хүмүүс бас тий. Тэгээд тэр орон гэргүй хүмүүсийг авчраад эмчлээд тэгээд идгээгээд явуулдаг мундаг хүмүүстэй очно. Таны очих газар? За миний очих газар болохоор халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьегийн клиникийн хүүхдийн уушгины тасаг дээр очиод төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ тасаг маань болохоор Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг. Тэгээд ер нь одоо 0-аас хуулаад насанд одоо бүх хүүхдүүдийн 17-наас 17 хаа тийм 0-аас 17 насны бүх хүүхдүүдийг одоо хүлээж авдаг эмчилдэг ганц одоо тасаг байгаа. Тэгээ ер нь одоо яг энэ уушгины энэ хүн төрлийн өвчлөлийг болохоор богино хугацаанд эмчлэх болцоогүй нэлээд удаан хугацаанд бас эмчилгээ шаарддаг учраас өдөө орон нутгаас бас хүмүүс ирдэг. Тэгээд энд болохоор сар гарan одоо гэр орноос нэргэлт ирэх болцоогүй энэ хүүхдүүд маань ингээд энэ эмнэлэг дээрээ ингээд эмчилгээгээ хийгээд байдаг. Тийм газар очоод Одзээ тэр төлөвлөсөн байгаа. Тэгээд хоёул Сүрье өвчний тухай. За та ямар яадаг өвчин юм бэ? За ерөнхийдөө бол энэ Сүрье өвчин маань болохоор Сүрьегийн сахунцар гэдэг нянгаар халдварлагддаг юм өвчин байгаа. Тэгээд агаар туслын замаар халддаг. Тэгээд нэг Сүрьегийн өвчтэй хүн ханиалгахад 5 минут ингээд чанга ярьж байгаадаа ярихад ялгардагтай тэнцүү хэмжээний нян одоо агаар цацагддаг гэсэн юм бас мэдээлэл байна. Окей. Надад хоороос нэг юм байна. Сүрьегийн нянгаар үүсдэг амьсгалын замаар дарахдаг за та хэлсэн биз дээ бүгдийг хэлчихлээ шүү дээ. Уушны өвчлөл гэдэг ихний юм уу гинэ. За энд болохоор юм гэдэг юм яг агаар туслаа гэдэг юм тий агаарын замаар тэгээ хүнээс хүнд халдвартай орчноос гэдэг юм. Тэгээ уушгаас гаднаас бүр яс тарих ногс гэмтчлэнгийн хүний биеийн бос эрхнүүдийг бас өвчлөлтийг хэмтээд юм билээ. Зарим хүмүүс ингээд ясан нас одоо жишээлбэл
энэ сүрэгээс болоод хөгжлийн хувьд одоо ингээд гимтдэг ийм зөвөрөд одоо юу гэдэг хүндрэлүүд хард юм билээ. За тэгээд Монгол дэлхийн сүрэг өдөр гэж яддаг тийм. Одоо сүрэг эсрэг хэдэн дээр вэ? 3 сарын 24 байт юм. Тэгээд энэ яг тэр ийм онцгой халдвартай өвчнийг бид нэр одоо сэргийлж, өөрчилж, эмчилж яахгүй бол энэ чинь тэгээд манай хүүхд нэг л агаараа амьсгалж байгаа юм чи тийм үстэй. Манай хайртай хүмүүс хүүхдүүдэд тусмаар талтай байхгүй. Тэгэхээр бас ер нь явж байгаа сүүлийн жилүүдэд бас ингээд сүрээ жоо ихсэл. Тэгэхээр сүүлийн жилүүд улам ихсэж байгаа юм статистикс. Тэгэхээр энэ удаад онцгой газар доо гэтээ ир зэрэг гаргаж яваас чокалта баярлаа гэж нэг бас олзаа тийм. Онцгой газар доо одоо ир зэрэг гаргаж тэр хүмүүстэй уулзаж тэгээ бас эмчнэрт сэтгэлийн сайн хүмүүсүүдэд бас уран зориг өгье. Тэгээ хүүхдүүдэд бас одоо юу одоо очиж байгаа тийм удаан хугацаагаар гэр орноосоо холгоод амьдсан хүүхдүүд бид нартай очие гэж бас хүүхдэд баярлуулъя гэж бодож байна. Энд дэвтэж байгаа хүүхдүүдтэй бидний зүгээс бас сэтгэлийн бэлэг болгоод жижигхэн бэлгнүүдс бэлдээд ирсэн байгаа. Монголын хамгийн алдартай дам амьд дамаг болсон хамтлаг харанг хамтлагийн хөгжимчин, дуучин, Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Чулуунбат Чока маань ирсэн. Одоогийн байдлаар ер нь хитэн хүүхд төвтэй эмчилүүлж байна вэ? За манай халдвар төрчин судлалын төвийн одоо сүрээгийн клиникийн тасаг бол ерөнхийдөө улсын хэмжээнд бол үйл ажиллагаа явуулдаг. За улсын хэмжээнд сүрээгийн одоо өвчнөөр өвцөн хүүхдүүд бол манай төвлөрч эмчилүүлдэг. Одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөртөө зориулаад энэхтэй хэн энэ сайхан ширтээр хамтдаа нийлээ. Манай улаан загмаа сайн дурын залуучууд нийлээд. Манай Монголын улаан загмаа нийгэмлэгт харьяалагддаг ихтэй сургуулийн буюу ялангуяа МОБИС-ийн оюутан залуучууд та бүхэнд зориулаад өөрсдийнхөө сэтгэлийн бэлгийг бол бэлдсэн байгаа. Жүжигчдийн өргөнтэй наа. Баяа бас энерги тэмдэгтэйгээ бас холбоотой байгаа. Дэмжлэгээ сайн хийлгээ. Автодаа наслаараа гэх. Улаан загалмааны ирмэлгийн хамт олон болон тусчгүй багийн ахлагч уугнаа харанг хамтлагийн дуучин Чука ах нар нэрж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж бид бүхнийг бас сэтгэл санаагаар дэмжсэнд маш их баярлж байна. За битээр одоо ингээд энэ имлэгт урд нь сар гараа ивчээсэн. Тэгээд тэрнээс хойш 5 сар юм яваад тэгээд автан үзүүлээ дахиад ирээд 2 онж байна. Тэгээд эргэж ирсэн хүмүүстээ баярлалаа. Улаан загалмааны нэгдмэхэндээ баярлалаа. Төрийн болон төрийн бас байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд тулгамдж байгаа асуудал маань сүрээгийн эмчилгээ хяналтын асуудал байдаг. 2017 оноос хойш Галбаа сангийн дэмжлэгтэй Монголын улаан загалмаа нийгэмлэг маань хамтарч энэ үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Маш үр дүнтэй явж байгаа гэж бодож байгаа. Олон улсын Галбаа сан болон Монголын улаан загалмаа нийгэмлэгийн хамт олондоо баярлалаа. Хамтарч сайн үс хийсэн Удсан маань энэ зураг авалттай байгаа маань тэгээд хэдүүлээ орж алхалтын давталъя.
бэлэг гардуулъя. И сайн үйлсэн тариа будаа шиг юм үзэж байх гэж бидгэлж байгаа юм. Тэгээд бид хоёр нөгөө боссон шүү дээ тийм. Тэгээд энэ тусалсан ажил маань хүүхдүүд их таалагдсан. Тэгээд улаан зал маань зүгээс бас өөрт чинь ийм өмнөх гарч болж байгаа. Тэгээд энийг бас уншаад өгчий. Одоо таныг хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг манлайлагч тань Монголын улаан зал маань ийм тэргүүний сайн дурын өгөх нь цол тэмдэг болгоо гэж. Тэгээд энэ олон улсын улаан зал маань хөдөлгөөний үндсэн 7 зарчим гэж байдаг юм байна. Энэрэнгүй байх, чимээ бол энэрэнгүй болж байна. Шудраг байх, төвийг сахих, бие даах, сайн дурын байх, нэгмэл байх, түгээмэл байх гэсэн ийм 7 зарчим байдаг юм байна. Тэгээд баяр хүргэе. Маш баярлалаа. Энэ бас баяр. Тэмдэгtiin. За одоо зөв санаасаа би нэг бичлэгтэй байсан. Яа энэ. Энд Томооч маяг. Чакс. Чи бас ингэж цаална гэж байна. За маш баярлалаа. Степ байсан. Хүүхдүүд маань сүүлд нь бас мессеж бичсэн, багш нь бас ярьсан хүүхдүүд их таалагдсан, баярлсан гэсэн бид нар нөгөө ерөөсөө удаан байсан хүүхдүүд үзсэн байсан. Баярлсан гэж хэлсэн. Эмчнэр бас хэлсэн. Танаас маш баярлалаа. Одоо хамтраад сайн ус хийгээд тийм хүүхдүүд бас баярлуулсан. Тэгээд одоо улсын хэмжээнд ганцхан байдаг сүрэй гэж хэлсэн. Санацсан. Тэгээд бас улсын хэмжээнд ганц байдаг юм мэддэг байсан. Тэгээд бас хүмүүс маань гэсэн мэдэж аваад бас сүмжээ гараас нь хахаа гэдэг бас хэлтэй байна. Тэгээд улаан зал маань юм болондоо тэгээд надаа шашаалтаа бүгд маш их баярлалаа. За, чокахта чэстэглээсээ олон мянган хүний нэрээр бас баярлалаа хэлье. Тэгээд танд талархал төвшүүлж улаан зал маань зүгээс гарын бэлэг авч байна. Хамгийн гол юм нь юу гэхээр за сайн сонсоод авах. Цэрэн дөрж явахтай Чулуунбат хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг манлайлагч танд Монголын улаан зал маань нэг тэргүүний сайн дурын хөвгтөн цол гэмээр шагнаж энэ хүмүүнлэгийг олгож байна. Баяр хүргэе. Яа, одоо тэмдэглээ зүгж юм шүү дээ. Тэмдэглээ хандчихлаа. Ой нэ. Сайн байлаа. Хамтдаа явж байна. Ажил сайн байна. Сайн байгаа. Хамтдаа явж хамгийн гол нь энэ олон гэр оронгүй нэгэсгээр одоо тийч явах хүмүүс үзэж байгаа. Юу л малгаач. Бас хамтдаа сайн сэтгэлийн дэм болсон хаа гэж бодож байна. За тэгээ наригч тэр юу хэлэг өгөөрэй. Тэгээд энэ бас их гоё хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эцэг эхчүүд олон багш нар нь ингээд ийм гоё хийсэн. Хийсэн юм ингээд хаягдсаа сонингийн заасан. Хахад би яг хүрл. Ваа. Тэгээд энэ 10 удааг бол таны сайн гэж тохом хариуцчих байна. Таны бэлгшээж байгаа ш. Баярлаа. Тэгээд таны шүтэн бишгчд болон таныг дагж өдгөд дүрэл авч байгаа хүмүүстэй хоёулаа гоё сайн хүмүүс хүмүүнгийн бас үрээ. За тэгээ баярлалаа. Ядарсан зүтгсэн хүмүүст болцоогүй хүмүүст тус болдог. Энэ улаан зал маань нийгэмлэг өөр чиг чи надаас олно. Буянтай ажил хийдэг. Тэгээд яг жоохон жолтгоо хувь нэмэр оруулсан бол одоо бас надад сайхан байна тий. Тэгээд ер нь Тэнхлүү яг тэмээгээр тус тэмдэж явах тэрнээ тусал гэж үг байдаг. Тэгээд биендээ монголчууд хайртай байв сайхаа. Ингээд бүгдээр за ахтаа нэг гар барих цаг хайцгаа. Баярлалаа. Сайн ус олон дэлгэр болтугай. Монгол бүл. Амжи. За болцсон уу? I love you brother. I love you sister. We are together. Make it better. We are бидний хүсэл амтрахгүй. Бидрхийг шатрахгүй. Би ороод зогсохгүй. Сайн бүхнийг алдахгүй. No мартахгүй. Сар болгон